Баярлалаа агшаа. Надад ихтгэл өгдөгт, зааж зөвлөдөгт баярлалаа зэрэг сэтгэлийн үгс самбарыг дүүргэжээ. Энэ нь багш нарт урам хайрлах, сурагч багш ажилчдын харилцааг илүү дотн болгоход эргэн лөө үзүүлснийг ингэж ярьлаа. Багштай талархлын сэтгэлээ бичдэг булан өчигдөр байршуулсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар самбар маань дүүрчихсэн. Багштай амаараа хэлж чаддаггүй үгээ цаасан дээр буулгаад тэгээд сэтгэлийн үгээ бичээ дараа нь багш тэрийг уншина гэж бодох их таатайсан. Хүүхдүүд ч тэр багш нар ч тэр бүгд нь их сэтгэл ханамжтай зүйл болсон байхаа гэж бодож байна. Багш нар нь тэр сэтгэлийн үгийг хараад хүүхдүүдээ ингээ ойлгох юм болов ингэж ойлголцох юм болов гэж бодсон. Хүүхдүүд бол шууд очиод багшаа таньдаа баярлдаг шүү, багшаа таньдаа хайртай шүү гэж тэр болгоо хэлээд байдаггүй болохоор энэ самбарыг байршуулж байгаа. Зөвхөн 7 хоногийн хугацаанд гэлтгөө 7 хоног болго ингээд тавьбал зүгээр гэж бодож байна. Багийн багштай ингээ байнга баярлалаа гэлтгүй шүү дээ. Тэгээ энүүгээрээ дамжуулан баярлалаа, хайртай шүү, талархлаа илэрхийлэх нь гоё санагдлаа. Тийм болохоор багш нарын энийг уншаад илүү их урам авдаг байх гэж бодож байгаа. Тэр ингээд интернетээр танилцаад баярлаа та нартаа ингээд урам өгж байгаад гэд хэлсэн. Тэгээ ингээд энүүгээр явж байхдаа ингээд яг ингээд миний нэр хүчтэй байгаа нь бол ингээд шууд ингээд нүдний үзүүрт ингээд тусаал харсан. За энийг уншаад бол ингээд нөгөө битсэн одоо хүүхдүүдээс ингээд маш гоё нөгөө ирч хүч урмыг аваад одоо цаашдаа хүүхдүүдтэйгээ яаж ажиллах вэ гэдэг тал дээр бас нэг айгүй тийм гоё эерэг энерги ирч хүчээр авч одоо цэнэглэгдсэн. Найз бай аяны хүрээнд Эрдэнэ булган сумын эерэг хандлагаар бусдыгаа манлайлын арга хэмжээг инхүү зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн дунд нөлөөллийн болон манлайллын эерэг хандлах түгээх зэрэг 7 ажил хийхэр төлөвлөж хүүхдийн чуулганыг зохион байгуулж түүнээс гадна гарсан санаачлагын дагуу талархлын самбарыг байршуулжээ. Сургуулиудад ер нь ажиглагдаад багшаавын хоорондын харилцаа нэг дунд нь хаалт буюу одоо нэг тийм зүйл байгааг шавин ч гэсэн яг багштай яг өөрийнхөө дотор байгаа ч гэдэг юм яг тэр зүйлийг бүрэн чөлөөтэйгээр яг нэг найз ч юм уу яг тэр итгэдэг хүндээ ярьж байгаа шиг тийм зүйлийг хийж чаддгүй нэг тийм ажиглаа. Ерөөсөл энэ ханын болон явснаар тэр ичингүүрээд байгаа, тэр хийж чадахгүй байгаа, тэр багштай талархах гээд байгаа, тэр багштай тэр баярлаа гэж хэлэх гээд байгаа тэр зүйлийг л бид нээлттэйгээр бөгөөд чөлөөтэй хүүхдийг яг чин сэтгэл өөрийнх нь бодлоор бөгөөд яг гараар нь бичүүлэхийг зорж хийлгэж байгаа. Хүүхдүүд босоод одоо багш нар найз нөхөдтэй бас хүндэж хайрлаж явдаг гэдгээс нэг сайхан арга хэмжээ бас. Талархлын самбар байршуулснаар сургуулийн орчинд эерэг үр дүн гарч байгаа тул цаашид байнгын талархлын хайрцгийг байршуулахар болсон байна. Ингэснээр сургуулийн орчинд эерэг хандлага гарч сургалт хүмүүжлийн ажилд эргэн лөө үзүүлэхийг ч онцолж байлаа.